болохоор хил хамгаалах байгууллагад 27 жил ажиллаад сэргээд итгэвч болсон бидгэр дэд дурандаа Улбаатар гэдэг хүн байгаамаа. Өнөөдөр энэ сайхан өдөр миний том хүү маань бас сэргээ албан татагдаад сэргийн тангаргаа өргөж байгаа баярт өдөр тохиож байна. Намайг Хүрлбаатарын анаргадаг. Сая тангаргаа өргөхөд их орны хүү болох нь гоё л байлаа. Тэгээд аав ээжийнхээ бас ачаа хариулж байгаа л гэж. Тэснээс хойш бууд сурлаа, дэг журам сурлаа. Тэгээд энэ цэрэг гэдэг нь тэгээд нийгэм чиглэл байж сурлаа да. Тэгээ одоо би ч 2005 онд цэргийн сургуульд төгссөн. Тэгээд хил хамгаалах байгууллагад ажиллаад нэлээдгүй хугацаа өнгөрөөгөө тэгээд цэргийн дэвтэрд гарсан хүн байж байгаа. Тэгээд миний хүү болохоор намайг дагаад мөн хилийн цэргийн амьдралаар амьдраад хилийн застаа харуул энэ бүхнэрийг цэргийн амьдралаар дагаад өссөн учраас цэргийн албанд бас дасан зохицоход бас өөрт нь их давуу тал болсон байх гэж бодож байна. Тэгээд хичнээн үйл ажиллагаа гэдэг бол бас нэр төрөндөө сайхан алба байдаг. Тэгээд энэ албаар бас маш их бахархдаг. Тэгээд нийт хилжтэй бас хамгийн сайн сайхныг өсгөх юмээр байна. Би үуч ер нь бол тийм жоохон бүгдөө цуутай дараахан төлөв хөвгт байгаа юм. Тэгээ багаасаа миний үуч гадаадд бас сургууль сурч ирсэн. Тэгээд ер нь би даагаа сурчсан ийм залуу байгаа. Тэгээд энэ жил бид ярилцаа цэргийн албандаа явахаар болоо. Тэгээд миний хүү цэргийн албанд явах хүсэлтийг өөрөө гаргасан. Тэгээд ямар ч хэлсэн хүмүүс цэргийн албанд цэргийн тангарынхаа баяр дээр тангаргаа өргөд одоо ингээд хил рүүгээ мортох ч байна. Тэгээд үүдээ цаашдынх нь хил хамгаалах үйлс нь амжилт хүсье. Тэгээд амьдралыг гараад дартан байх болтугай л гэж өрөөдөө. За аав ээж нанарт ер нь хамгийн их цагтаг зүйл юу гэж хэлэх гэж байна. Хүний хүүхдийг алга битүү үзэрэй л гэж хэлдэг дээ. Анарт одоо чи би ийм л давуу талтай шүү. Би ер нь ийм л хүн гэж чи өөрийнхөө яг давуу талаар ер нь юу гэж боддог вэ? Би ер нь хөдөлгөөнүүдийг их хурдан сурчдаг. Тэгээ ер нь юм ч хийж хэлэхтэй сайн. Эх орон гэдэг зүйлийг чи юу гэж ойлгож байна? Эх орон гэдэг нь ард түмнээс үүсэлтэй л гэж боддог. Одоо чи ингээд торон хилийнхаа манаанд гарна. Жолон одоо дусан төлтөөс өдрүүд чиний ард хүлээж байгаа. Тэгээд тэр зүйлүүдтэй ингээд яг он жавцтайгаа хамт гэж бодож чамд ямар сэтгэл вэ? Догдолжил. За нийт он жавцтай бас аав ээжтэй хандаж юу гэж хэлэх вэ? Нийт он жавцтай хилэн сайн хаагаарай л гэж. Аав ээжтэй хайртай шүү гэж хэлье.